Монгол улсын үндсэн хуулийн 12-ын 2-т зааснаар төрийн сүлд, туг, далбаа дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эвнэгдэл, шудраг ёс, цог хиймрийг илэрхийлнэ гэж заасан байдаг. Тэр ч утгаараа аливаа улс орны тусгаар тогтнолын нэг илэрхийлэл бол төрийн туг юм. 1992 оны үндсэн хуулинд төрийн туг ямар байх талаар заахдаа нэгдүгээр Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга дуулал мөн. Хоёрдугаар төрийн сүлд, туг, далбаа дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эвнэгдэл, шудраг ёс, цог хиймрийг илэрхийлнэ. Гуравдугаар Монгол улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбаа 3 хуваасны 1 хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний 2 тал нь Мандан бадрахын бэлэгдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соём байрлуулна. Далбааны өргөн урт нь нэгийг харьцах нь 2-ын харьцаатай байна гэж заасан байна. Тэр үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтээ Монгол улсын төрийн далбаа улаан хөх улаан хосолсон өнгөтэй байна гэсэн юм заалт. Тэрийг үндэслээд бол бүх харьцаа хэмжээ дүрслэл хаанд хэрхэн байрлуулах, мандуулах энэ бүх зүйлийг бол заасан байж байгаа. Тэгэхээр энд зааснаар бол энэ бэлэгдлийн утгыг нь бол энэ хуульд бол дурдж өгсөн. Тэгэхээр хэмжээний хувьд бол нэгийг харьцах 2-ын харьцаатай ийм цулгын өнгийн ийм материал тэгээд дээр нь бол үндсэндээ улаан хөх улаан гэдэг хослол. Тэр улаан гэдэг нь бол Мандан бадрахын бэлэгдлийн улаан өнгө, хөх гэдэг нь мөнх тэнгэрийн хөх өнгө гэж ингэж тодорхой заасан. Тэр дээр үе энэ 60-аад оны үндсэн хуулийн тэрт бол агаарын хөх өнгөнтер гэсэн байт юм л та. За тэгэхээр зэрэг энүүнийг бол ингэж бэлэгдлийн утгыг нь бол тодорхой зааж өгсөн. Ямар газар мандуулж явах вэ? Хамгийн түрүүнд Монгол улсын төрийн ордон, ерөнхийлөгчийн ордон өргөө, тэгээд аймаг нийслэлийн засаг даргын албан өргөө, тэгээд Монгол улсын төлөөлж байгаа олон улсын байгууллага дипломат төлөөлөгчдийн газрын байрлаж байгаа газар, за ийм газруудад бол байрлуулнаа гэж. Тэрнээс гадна бол энэ ямар тээврийн хэрэгсэлээр төр хугацаагаар тэрийг мандуулж явах хэрэгтэй вэ гэдгийг жишээлбэл сонгуулийн өдөр нөгөө тээвэр бол ардын нийтийн хурлын хуралдааны энэ хугацаанд юм уу иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны хугацаанд ч юм уу байна гэсэн юм зүйл. За тэгээд Монгол улсыг төлөөлж байгаа хөлөг онгоц тийм ээ. Энэ зүйл дээр бол мандуулж яана гэж ингэж заасан. Соёмб бол Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын бэлэг тэмдэг бөгөөд анх 1686 онд Өндөр гэгээн зан базрын зохиосон соём бичгийн эхний үсэг юм. Соёмби хамгийн дээр байдаг 3 дүл бол өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагт ямагт Мандан бадрахын бэлэгдэл гэж үздэг. Мөнх тэнгэрийг төлөөлсөн нар сар 2 бол монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийхүү нар сар гал 3 нийлээд Монгол түмнийг мөнхөд Мандан бадрахын бэлэгдэл болдог байна. Соёмбны доорх 2 гурвалжин нь жад сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийн доош харуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбны төвд буюу 2 загас нь арга билэг буюу эрэм гэсэн утга санааг илэрхийлдэг бөгөөд олон түмнийг эрхтэй эмхтэй гэж ялгалгүй бүгд сонор сэрэмжтэй байж улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг ажээ. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шудраг журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол улсынхаа төлөө нэн шудраг байна гэсэн санаа юм. Соёмбийн 2 хажуугийн босоо өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх иргэд эв санаа нэгтэй болвоос ган хэрэм мэд бат бих гэсэн бэлэгдлийг илэрхийлжээ. Ийхүү монголчуудын эрхэмлэн хүнддэгдэг бэлэг төгөлдөр соём тэмдэг бол монголчууд бид гал мэд Мандан бадарч, нар сар мэд гэрэлтэн мөнхчж, сум мэд урт шулуун, хуйг мэд бат бүх байж, загас мэд сонор соргож, арга билэг хослон төмөр хүрээ адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.